Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Хотод төгс хэмээх төмөр болгон жилийн сар шинийн баяр зориулсан Монголын үндэсний малчин телевизийн харьшгүй хүчтнүүд цэнгийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн маань дугаарт Увс аймгийн Увснуур дэвжээний хүчит бөхчүүд маань оролцож байна. Та бүхэндээ бөхчүүдэд танилцуулъя. Миний зүүн гарталд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Оргил болд маань сууж байна. За биний баруун гарталд Маруунтлын ширээн дээр маань Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Хөрс өх маань сууж байна. За мөн миний хажууд бол Увс аймгийн Өндөр ангаа сумын харьяат аймгийн арслан Тогтох чарал маань хүрэлцэн ирсэн сууж байна. За мөн Тогтох чаралын маань цаана Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Мөнх хоёр маань хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гарталд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн зан Төмөн. За ингээд ийм сайхан 5 хүчтэн маань хүрэлцэн ирээд өнөөдрийн маань цэнгийн нэвтрүүлэгт ороход бэлэн болоод байна. Тэгэхээр бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн бөхчүүдээ маш их баярлалаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сайхан сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна. За тэгэхээр өнөөдөр бол бид бүхэн та бүхний хүчит ирчүүдийнхээ ахуал самбаа, за мөн хүч чадлыг сорьсон, за мөн авиа чадварыг сорьсон олон тэмцээнээр цөмөөрөө өрсөлдөх болно. Тэгэхээр манай нэвтрүүлгийн маань бол одоо нэр харьшгүй хүчтнүүд гэж байгаа. Ягаад гэвэл бөхчүүдийн маань цолон дунд гардаг тийм ээ. Олон аюулгүй суулгч харьшгүй хүчтгээ гардаг. Тэгэхээр та бүхэн маань бол харьшгүй хүчит Монголын маань одоо хэмэр золбоо болсон ирчүүд. Тэгэхээр та бүхний маань ард байгаа бол энэ одоо улсын цолны 6 тэмдэг байж байгаа. Зүүнний мандайд нь авраг, барууны мандайд нь одоо арслан. За тэгээд аврагынхаа дагаад гард харцаг хоёр нь, арслангаан дагаад заан начин хоёр нь. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань бол одоо бэлгэдлийн нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлэгт маань энэ цэнгэнд маань төрүүлсэн бүх маань энэ манай энэ нэвтрүүлгийн маань авраг болно. За дараагийн бүх маань одоо арслан гард гэдэг ингээ явах болно. За тэгээд ардын маань одоо олон сайхан наадгай тоглоом байдаг. Шагаа наадам, хөлөг тоглоом гэдэг энэ бүхнээс бид бүхэн дээжлэн нэвтрүүлэгтээ оруулж байгаамаа. За тэгээд оноогоо бол цөмөр шагаагаар явчихна. Эхний оролдогоор одоо тэр уг наад маань биелүүлээд чадах юм бол 3 шагаа, дараад нь бол 2, 1 гээ ингээ явчих юм. За тэгэхээр би Тогтох чарал арслангаасаа бас хууч дэлгий гэж бодож байна. Увсын цэнхэр хязгаар бол хүчтнүүдийн үлгийн нутаг тийм ээ. Тэгэхээр эртээрвийн одоо эртээр гэхээс наашлаад ардын засгийн жилүүдийн одоо манай Увснуураас гарсан олон бөхчүүд байгаа. За тэгээд Увснуур дэвжээ маань хаана ямар бүхийн удирдлаганд хичээлж байна. Энэ талаараа нэг товчгоо нэг бууж хараач. За ямар ч баярлалаа. Тэгээд цэвэрлэгцэг үзэн суугаа нийт одоо үзэгчтэй сар шинийн баярын нийт Увснуур галын одоо аймгийн арслангуудаас одоо ингээд мэдчилгээ төвшөөж байна. Тий. За манай Увснуур төв бол эртээр үеэс одоо бүхийн үлгийн нутаг байгаа. Ардын засгийн одоо жилүүдэд манайч одоо 4 авраг, 4 арслан, гард 2 гард, тэгээд заан харцаг начингууд их олноор төрсэн байгаа. Дэлхийн одоо бүхийн 100 жилийн од 100 яманлаа орлогийн баян мөх одоо авраг маань Увснуур галд одоо ерөнхий дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа. Увснуур галын одоо дасгалжуулагчаар Монгол улсын зан, од гэрэл зан одоо сүүлийн 4-5 жил Увснуур галын дасгалжуулагчаар одоо ингээд ажиллаж байгаа. Одоо тий манай Увснуур галтай сүүлийн одоо 10 жилд 2009 оноос хойш ч одоо 5 төрөө 3 үзүр хүрсэн байдаг манай Увснуур гал. Энэ нь сайхан тийм ээ. Тий сүүлийн 10 жилүүдэд тэгэл одоо бид нар ч одоо тэгэл ах нарынхаа одоо тэг залгамж халааг одоо ингээл авах гээл. Улсын цолтны одоо нэг 5-нд багтна гээл. Тэгэл бэлтгэл сургалтаа игээл явж байгаа да. За догтлын дастандаа баярлалаа. Тэгэхээр та бүхнийг төрийн наадмын төрөө бүх болж Увснуур нутгийнхаа одоо нэрийг гаргасан улс аймгийн одоо улсын алдар цолтой бөхчөд болоорой гэж хүсэн гэрэж байна. За баярлалаа. Сэтгэл амарч жолоод дугуун хоёг. За ингээд харьшгүй хүчтэй нэвтрүүлгийн маань эхний наадам бол шагаа шүрэх наадам байдаг. Монгол ард түмэн хэлдэг энэ хөө хоёг гэж. Энэ бол одоо эртний Баатар Ирсийн хөө хоёгны нэгэн хэсэг байдаг. Тэгэхээр Увс аймагт энийг юу гэж хэлж байна? Бас хөө хоёг уу? Сум уу? За говьрууч бас нэг өөр маягаар хэлдэг. Сум гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр 3 ордлогын цөмөрөө 11 дараад нь 13 дахиад 12 болчиход 13-аар нь авна л гэсэн үг байхгүй юу? За тэгээ явчихна. За тэгэхээр эхний шүүр хүн маань бол одоо мэдээж Төмөн байна. Найрахаас наадам дүүгээс ингээд цолон дээрэн бэр аймгийн зан Төмөнгөөс эхлэе. За хэд байна? 5 9 байна. За дахиад нэг. Жохон нэмсэн дээр явах тийм ээ. Наам хүмүүс дээр байх юм уу те? За хоёр тоо тогтоосонгүй. Наам энэ сэрэн дээр үсэн юм те.
Яа. За 9-оор. 9-оор тогтоо. За мөхөж. Одоо хөрс зөв тойрч. Одоо зөв тойрч. За нар зүг төрч юм. За нар зүг дөрөв ч юу. За ихэл. За ингэж бол одоо багцсан дээр юм байна да. Хэд үү? 5 хэсэг. За ер нь багцал тавьж байгаа сүлсэн дээр явах та. Энийг бүр өндөр ингэж дүүрсэн. Тэгээ энийгээ жоохон тусдаа ингэж байж шүрхгүй энэ дундаас нь тэр чинь гарт хэйгэн. Чи энийгээ зөв тусдаа байж гэж үү. Өн сэргэр дайна. Бөөн сэргүүд харин. За аймгийн ахлын өрсөх 2 дахь хордлогоор. За нэг тоолоод тах та. Энэ 10 болцсон хаа. 11. Яг 10. 10. За 10. За 3 дахь хордлого. За өндөр дээр юм шиг. Сэргэр дайранда. Сөрөг дайрах бол ер нь нэг тийм оновчтой биш бол гэж байна. За 10. За 10. За хамгийн дээд оноо 10 хүрсэх. Ингээд цогчтой байна энэ чинь. За мөн хоёр аслаа. Юу яах вэ? Билээ нэг Уруу орж байгаа юм чи. 3 орно. орж юм чи шүү. За. Оо. Би бол багссан дээр л гэж бодож байна. За хэдүү. 8. За харъя. Бас 8. 8. За. Мөн хоёр 8. Ер нь миний бодлоор их юм үзэхдээ эхний 3 бохол тийм ч их сайн шүүрсэнгүй. Одоо догтож байгаа арслаа. Ямар ч байсан ингэж багцлж байгаа шүүрс нь хамаагүй илүү байдаг. За аймгийн арсан догтож байгаа. За нэг сумгараа явсан. Сумгараа явчихсан. 8. За. Өшөө нэвсэн дээр яваа. За нэмчээсээ жоохон тушгүй нэмээс. Нэмээд төлөө. Ядас та 8-ыг л аваа. Дахиад 8-ыг. Ядас та. За нарай нэмэгдсэн байхаа. Нэмэгдсэн байна. Yes. Ой шиг өгч шүү. 5 6 9 10. За. Ямар ч байсан дээд тоо 10. Нэг 11 болоо нэмчүүд яадаг. За нэг нэвчээ. Таад ядас нэг. Ханцуугаа сайн шүү. Тэгээ тэгнэ. Ханцуугаа жагаа шуусан дээр шүү. Олон 17 дээр шүү. Монгол хувьдаа нэг л хэлбүү үстэй. Тэ. За сумаа тогтоосон бай. За 10. За 10. Тогтцоргол 10. За хэм үзэгчтэй манай харьсгүй нэвтрүүлгээ маань хамгийн анхны наадам болох шагаа шүрэх наадмын маань хамгийн сүүлчийн бүх манай аймгийн аслан оргил болд үлээ. Оргил болдвол ер нь түрүү харж байхад чимээгөө битгий зааж их гэдээсэн. Тэгэхээр нэлээд дурсагтай байж мэдхээр надад санагдсан. Ер нь бол багцлал дасалж авсан л хамаагүй дээр байгаа шүү. Тийм. Давар 20-ыг л авах юм байна. Одоогийн байдлаар 20 гарныг багсалч та. За сумаа хамгийн гол нь сумаа барих хэрэгтэй. За Тийм байна. Сум шитгэх хүчрээ. Тэ. Сумд хүчээр байгаад байгаа шүү. За. За тогтоосон. Хоёр дахь сумаа тогтоосон. За тоолноо. 5. 5 За 10. яг харваад 10. Нэг нэгч. Их юм бол одоо төрүүллээ. Сонох юм байхгүй. За. Энэ байх. За ойлгомжтой. 10 юм байна. Тийм байна. За манай харьсгүй хүчтнүүд цэнгэ нэвтрүүлгийн маань эхний даваа шагаа шүрэг тэмцээнд бүгчүүд маань амжилттай оролцлоо. Одоо би шагааны шагналыг гардуулна. 3 бүх 10 шагаа атгсан учраас ажил тэмцээн оноотой учраас 3 шагаагаар медалгана. Оргил бол. За ногтох жаргал. За хөрс 3 байгаа. За дараагийн 2 оролцогч маань мөнгө 2 маань 8 шагаа атгсан учраас 2 шагаа. За манай төм маань 9 шагаа атгсан учраас 2 шагаа. За шагаа нэг ураачихсан. Одоо дараагийн тэмцээн маань бууз идэх тэмцээн байгаа. Тэгэхээр цагаан сарыг бол буузгүйгээр төсөөлөх аргагүй. Манай харьсгүй хүчтэй нэвтрүүлгийн маань 2 дахь наадам, энэ бол нарийн наадам, энэ бол бууз идэх тэмцээн байлаа. За бүгд билнэ үү? За билээ. За тэгээд идээд дууссан шууд саваа өргөн. За гэхдээ тоорцолж болохгүй шүү, тостой шүү. За 1 2 3 За ингээд манай эстэрийн домогт байдаг. Одоо бүтэн хоньны мах гэдэг юм уу? Бүтэн хоньны өрөөл мах идчихэд за тэгээд 7 хоногор одоо ингээд аян жин хийдэг. За нэг бол одоо 7 хоногор одоо адуу уудаг шидийн сайн эсгээ зөндөө байсан байгаа. Тэгэхээр манай бүгд маань одоогийн байдлаар манай бүгд маань ер нь жигдгээ явж байна. За манай
төмөн зам байна гэх нэлээд тийм нэлээд одоо тийм урагшаа явж байна. За манай оргидоо дасан гэсэн юм дотохгүй явж байна. За манай тогтцол маань ягаад тогтцол нэг тийм залин том маягтай тийч өнгөрөг болдог гэсэн маягтай цайгаа угаасуучлаа. За ямар ч байсан хажууд нь мэдээ сайхан цай тавьсан байгаа. Цайгаараа залин явчихна. За манай хөрсөх астан бол нэлээд урагштай явж байгаа харагдаж байна. За ер нь одоо миний бодлоор энэ удаагийн наадманд бол манай одоо төмөн зам байна одоо Аслангуудыг ер нь дамгайлах шинжил дараа явчлаа. За сайхан идэх юм гоё баа. За төмөн зам хамгийн түрүүнд төрүүллээ. За төмөн замаад энэ наадмын түрүү мог навлаа. За дараагийн бүх. За одоо манай тагцчаад бол 4 үлдээд байна. Мөнгө хөлд маань 5 үлдээд байна. Хөрс хөлд маань 4 үлдээд байна. За манай оргил болд ерөнхийдөө өсвөл маягтай бол ажиллаа шүү. Ай сайхан. Мөнгө юм инехгүй сайхан идэх энийг. За тэгээд ер нь бол сайхан манай төмөн. За ер нь бол зарим 5 зарим 4 бай дуусч шнэ те. Хэдүүл энэ удаа жоо тагцыг гэдэг. За манай оргил бол таслаа. Хоёр тавж байна. За төмөн нэг оргил бол таслаа хоёр. За манай тагцыг маань мэдэн төгсөж байна. За бид нар нэг сайхан гадар 5 бодвол яг гэдэг мөчүүд 10 бодвол авчихсан. За гараа өргөж хав оргил. За 3. Аа тагцыг маань авсан. За та манай баруун талын ширээний хоёр астан маань үзээд байна да сайхан. За би тэнд салбитыг авчиж хэрэгтэй. За би өөрөө авчих. За сайхан гараа ачнаа. Даруй зүгээс цааш өгмөрөө. За цааш өгмөрөө. За цааш. За яасан манай хөрсөх яасан босноо. За мөнгө ирэл бат сонгоны версээр авчих одоо бөхөөрөө одоо. Хагад хамгийн намд мөнгө ирэх шиг. За амжилтаа дууссаа. За бүх хөгжүүдэд баяр хүргье. Сайхан одоо энэ бол нарийн сайхан нэвтрүүлэг юм байна даадгуур. За тэгэхээр миний одоо хөтлөгч миний бие бол та бүхнийг бол одоо идж байгааг харсан манай камер дээр бичигдсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо идж дууссан хоёр бүх төмөл би 3 шагаагаар ялаа. За тийм учраас одоо би аймгийн зан төмөнд 3 шагаагаар ялаа. Хороо босдоо хороо даа. За аймгийн арслан оргил бол 3 шагаагаар ялаалгана. Хороо. За 3-д орсон манай доктор Жаргал маань 2 шагаагаар мэлалган. За ингээд хамгийн сүүлд орсон хоёр маань нэг шагаагаар мэлалгана. За чамдгаар чан гатах тийм ээ. Хоёрын даваа дууслаа. Сэтгэл амралт жолоод дугуун хоёг Хэрхэн үзэгчтэй манай харьцгүй хүчтэй нэвтрүүлгийн маань 3 дугаар шат эхэлж байна. 3 дугаар шат буюу 3-ын даваа. Тэгэхээр энэ даваанд манай бөхчүүд маань авьяасаа үзэн. Манай бөхчүүд бол ер нь бөхчүүд уулж байна гэдэг олон тоглолт болсон байдаг. Тэгэхээр манай бөхчүүд их авьяастай байдаг. Тийм учраас өнөөдөр бөхчүүдийн авьяасыг сорно. Энэ бол нарийн наадам. За ингээд найр ахаас наадам дүүгээсгээ түрүүн наадам бол одоо шагаа шүүрэх тэмцээн мэтлэнгээс эхлээд манай төмөн маань эхэлж байсан бол одоо доктор Жаргал арслангаас эхлэе. За одоо ингэж ихэ сайн чихвчэндээ гар урж болохгүй заа юм. Энэ бол цэвэр дотоод мэдрэмжээ шалгана. Маш чанга сонсогдох учраас бүхэл манай оролцогчид одоо энийг сайн сонсохгүй тийм учраас дотоод мэдрэмжээрээ дуулна гэсэн үг. За амжилт хүсье. Сонсохгүй шүү дээ. 여러던 대세 에지모라야 하르다 바나나 irgabers manahilse estanda açmor bana 저기 두릉 바다 옹대버라야 하르다 바나나 후대 밑에 주고치가 송사 우르층에 쯤에 버뜨더드 바나 Яа юу вэ?
За болсон. Босоо. Ямар юм бэ? За. Тогтолцоо дастангаас суух юм. За их үзэгчтэй манай мөхчүүдийн дуулуулж байгаа энэ хүн давааны маань 2 дахь даваанд аймгийн арслан хөрсөх маань оролцож байна. Тэгээд Монгол төмний бахархал болсон их орноо магтанд дуусан халуун илгэн нутгаан дуулъя гэсэн юм аа. За ингээд хөрсөхтэй амжилт хүсье. Зөвхөн алаад ташаадаг амжилт хүсчээ. А жигвчэнд гар өрөхгүй. Шууд эхлэн. Жигвчэнд гар өрөхгүй. За. Зүрхнээс уята энхри Монгол нутагнэ эцэг заяата бидний наалтан элэгэмэ зэт Тэгсэ цэнгэлихаар альцэлихаар мөрөн голом бугамд махсаа мисэдэг За баяр хүргье. За зүгээр алаад ташаарай. Үнэхээр сайхан дуулаа. За хүмүүстээ манай тууны тэмцээний маань дараагийн оролцогч аймгийн арслан оргил болд. За манай ус нуурын бөхчүүд бол төрөө магнаа бөхөө тодорсны дараа ус нуурaan дуулдаг. Тийм учраас энэ сайхан бэлэгдлэр одоо ус нуур дуугаан дуусах гэж байна. Ингээд оргил болд амжилт хүсье. Зүгээр нь алаад ташаадаг л да. Эдалван ардолсчор ихэл тагнын өрбөлөөс ихлэхэмээр тацадан цалгсан эцэг тэнгэрийн бурал хойлгоон аяйганд мэлтрэх аршамудай ашдумхэн ароносаа ölümüten uyka nutkemen Nilini tongudan snora Şod ötlece buhta Ure dassan boynu ödüğü Olsun çamdas ötlece mırtılsan Үррэгсэн эцгийн шүтэн айганд мэлтрэх хашаабулаад ашдумхэн арон усаа ölümüten uyhe notkemen in tongdan 노호라 자, 저번에 баяр хүргэе. Үнэхээр сайхан дуулаа. За манай зориг дуу дарслагын дууд манай хөрсөг гарсан бүрийг таалагддаг шиг болоо бүрээс. Үнэхээр одоо маш сайхан одоо таалагдсан учраас бахархаж инээж байлаа. За мөнгө 28-аас дуу сонголоо. Тожтой хамт явах юмсан. За. Төрсөн нутгийн хатал шиг төвшин авийнхаа сэтгэдэг төлсөн галынхаа дал шиг тонж дандаа явах юмсаа төрсөн галынхаа дал шиг тонж дандаа явах юмсаа солголынхоос шиг ойхон жигээ сэтгэлэг уртын дууныхаа
явсан уртын дууны хайшиг уйраж дандаа явах юмсан. За. Баяр хүргэе манайха. За, баяр хүргэе. Үргээ сайхан дууллаа. Бараг л алдаагүй дуулчлаа. Хөндөж мөндөж шиг үзтэй ч таа. За манай хэршгүй хүчтнүүд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дууны тэмцээний хамгийн сүүлчийн оролцогч аймгийн зан төм маань одоо гоёлон өмссөн ээжгээд энэ сайхан гоё дууг ээжийн нартаа зориулж дуулж байна. Ингээд цөмөр хүлээ авцгаая. торгон дээрээ хичнээн жил гойдоо нартай сартай хорводоо хичнээн жил амьдралаа гойдосон ээжимэ гонхож явсан сайн Манай хөрсөг арсан бол үнэтэй байж байна. гойдосон ээжтэйгээ хөдөлж явсан сайхан даа тэрмэн дээрээ хичнээн жил гойдоо үний сайхан хорводоо хичнээн жил амьдралаа За манай хөрсгөлийг таалагдлаа энэ одоо уг нь ээжийн тухай дуулаад байгаа хошдоо дуулж байгаа юм шиг энэ хэлээ. Манай бөхчүүд их таалагдчих юм болоо бүгдээрээ гоё инээгээд наригаад их баярлалаа байлаа. За миний бодлоор хөдлөг шүүгч миний хувьд бол мөнгө хоёр бол одоо бусдаас бол онцгой дуулсан. Бараг л ер нь аль нэг одоо өнгийг алдахгүйгээр сайн дуусан учраас мөнгө хоёрыг 3 шагаагаар нэлээе. За энэ бол наргаа тэгээд хүн болгон заавал одоо гоё дуулах албагүй. Гэхдээ манай хөжид бөхчүүд маань бол энэ сайхан нэвтрүүлгийн маань хөрлөгийг хүлээж авч үлдсэн. Ирээд өөрсдийн чинээгээр дуусан учраас бүгдийнх нь нормыг хэмлэж 2 шагаагаар нэлээе. За хөрсөх хамгийн одоо энэ хэрвээ энийг хин хамгийн сайн инээх вэ гэдэг одоо наадан байх юм бол манай хөрсөх бол төрүүлэг нь гарцаагүй нэлээ. За хамгийн сүүлд одоо амжилттай дуулж олон хүнийг инээл гэсэн манай төмөн зан. Ер нь дуулахад ямар байсан? Анх одоо ингээд дууны тэмцээн явагдлаа гэхэд юу яа төсөөлж өв? Яг ингээ гараад ирсэн чи ямраар одоо өөрчлөж санагдав. Анхнаасаа дуулах жаахан төсөөлөх хэцүү байсан. Гараад дуулах бас хэцүү л. Ер нь чихвчтэй дуулах гэж бодоогүй юу гэхлээр. Чихвчтэй дуулах гэж бодогоос чихвч удаас арай гайхаад дуулах гэж бодоод чихвчтэй бол шал өрөөнө. Ер нь чихвчтэй дуусан чихвчгүй дуусан сая өдөр өөрийгөө хэр дуулчлаа гэж бодож байна. Хүмүүс нэлээд инээх авах гэж бодож байна. Дугуйн хуйг хөддөж царцахгүй, шатаж дэлбэрэхгүй, дугуйг дотроос нь илээхгүй, хагарсны дараа болон урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэнэ. Бүх төрлийн хийгэр хийлэх боломжтой. Бүх төрлийн автомашин мотоциклийн дугуйд тохирно. Ухаалаг жолооч нар бүх эрсдэлд бэлэн байдаг. Сэтгэл амар жолоо.
одоо наадан бол тооноор шагаа нислэх гэдэг. Ус нутаг тийм байна уу? Одоо морь хурдан болохгүй тойг нисэлдэг. Одоо шагаа нисэлдэг. Гэхдээ боргон доогоороо нисэлдэг. Боргон доогоороо нисэлдэг. гаргадаг шүү дээ. Оо та нар түүний нэстэ маш. Гэхдээ бол ямар нэг байдлаар шүү дээ. Холоос ингэж нислэхгүй зөвхөн одоо яг энэ юу гэдэг юм бэ? Шидлэг бол амархан. Тэгэхээр боргон доогоороо, дахин доогоороо тий. За их юм шүү дээ. Манай эхний оролцогч аймгийн за төмөн маань үлдсэн ирсэн байна. За ингээд төмөн маань одоо ер нь бол дахин доогоороод ингэж зүүн дахин за өөрөө л мэдх юм байна. Яаж бохирд суугаад яаж гарах вэ? За тунд өгсөн шүү. Тунд өгсөн шүү. 3 ордлого юм бас адилхан. Альч дахин доогоор гаргаж болно. Зүүн баруун. За энэ бол тооцоо. Хорой. Мөргөл буусан болохоос энэ бол гарсан гэсэн үг. За яг энэ 3 дахь ордлогоо өөрөө бүр гаргачих гэж бодож байгаа шүү. За энэ үлсэнгүй. За 2 дахь ордлогоор гаргасан. За дараагийнх нь. За ингээд хар зүг тоосон юм шүү. За үрсгэж. За мөг хоёр байна. За их хүмүүс ихтэй тэгэхээр манай дараагийн шатны маань энэхүү давааны 2 дахь оролцогч аймгийн арслан мөнх хоёр. За мөнх хоёрыг харцаа. Огт бэлтгэл сайн байсан даач. Шагаа болоогүй шүү. За. Үгээр ирэмцэлтэй харж байна. За тийш явж та. За эхний орлого бүтлгүүцсэн манай аймгийн арслан мөнх хоёр. Дараагийн орлого. За хоёр дахь орлого бүтлгүүцсэн. За одоо 3 дахь. Нэг зүүн дахин доогоор гадагшин гэдэг үзэх юм. Тэхүү. Тэгвэл бас нэг арай эвтэг харагдаад байгаа шүү. За 3 дахь орлого амтгсан. За байтугай. За мөнгөөр аслан маань энэ удаад арай л барсангүй. За хөрс. Тийм үү, хөрс аслаа. Тоодож шүү. Тийм. За их нэг орлого үзсэнгүй. Баг зэргийн кейстэйж болно шүү дээ. Ингээд. Тий. Тэр шууд яхам бол хэцүү. За хоёр дахь орлого үзсэнгүй. За энэ давааны орлогоо чинь ер нь манай уснууд дэвжээний хөгжүүд мэдээ чанга багч бай. За 3 дахь орлого байдгаа. За би явчихлаа. За өргөл дарслаа. Манай төмөн зааныг зааж гэх юм уу? Ингээд болоо шүү дээ. Араа уртгаар юм. Жог энэ хийст ажиллаж болно. Бүр холоос одоо ингэх юм бол болохгүй л те. Энэ жог энэ л. За өргөл дарслаа. Эхний оролдлого. За болсон. Одоо гайхууд болгосон дахиад болгосон шүү дээ. За өргөл дарслаа маань эхний оролдлогоор шууд гаргасан учраас одоо 3 шагааны болцод хангаж байна. За манай тогтч жаргал маань. Сая өдөр нь олон өмнө 4 хүн болоо нассан учраас нэлээд дуртай суусан байх гэж бодож байна. За цавд ихтэж байна. Ер нь бол ихтэй дөхлөө. За хоёр дахь орлого байна. За одоо 3 дахь гарч нэг шагааны хэлбэл үзэх юм бэ. Бас марахны бас жоо тэмцэл явуулдаг тийм. Хөөсөөр тэнц гэдэг бодчих бол бас нэг шагаа нэмүүлчихгүй санаатай үздэг тийм шүү дээ. Ороо. Манай тооноор морь урдан болох болтугай гэсэн ирэлээр тооноор шагаа яслахын удаагийн даваанд маань бол одоо хөгжүүд маань янз янзаар нисэн да. Тэгэхээр хамгийн ихнийхээ оролдогоор ниссэн манай оргил бол дарсан би 3 шагаа гармилаа. За төмөн зам маань 2 дахь оролдогоор энэ ниссэн учраас 2 шагаа гармилаа. За доктор шагнал арслан маань ихний оролдогоор 2 оролдогоор чадаагүй 3 дахь оролдогоор гаргасан учраас 1 шагаа гармилаа. За тэгээд тайр маань бол арай хэмжээг учраас
Сэтгэл амарч жолоод дугуун хоёг Харьшгүй хүчтнүүд энэ зингээ нэвтрүүлгийн маань дараагийн шатуудыг сонирхолтой шат байгаа. Энэ бол манай бүгчүүдийн авиасыг шалгана. Авиасыг сорина. Тэгэхээр энэ бол одоо харьцангуй дуудуулахаас бол одоо хөрсөх жишээ нь Арстан бол одоо зураг бол гайгүй зурч нь үз. Тийм үү. За урлагийн авиас буюу одоо уран бүтээлч болгоно. Ингээд би самбрыг авчирч ирэх хүсэж байна. Ингээд бүгчүүд маань зураг зурна. За их бүстэй тэгэхээр манай нэвтрүүлэг маань бол аймгийн солтой бүгчүүдэд оролцуулсан сайхан бэлгэдлийн нэвтрүүлэг байгаа. Зургийн тэмцээн гэж би бүгчүүдэд хэлсэн. Та бүхний хард бол одоо начингаас ахгуулаад аврах хүртэл улсын одоо алдар цолтой бүгчүүдийн маань малгайн тэмдэг байж байгаа. Тэгэхээр тэн дундаас бол та бүхэн өөрсдөө арын тэмдгийг зурж болно. Нэг бол зурхад амархныг одоо зорж болно. А бүгчүүд маань нэг бол би ийм цолонд хүрэндээ гэсэн цолныхоо тэмдгийг бас бэлгэдлээ зорж болно. За их бүстэй хамгийн анхны зураач аймгийн арслан Хөрск маань үлдсэн ирлээ. За ингээд Хөрск маань энэ 6 сайхан малгайн тэмдэгнээс өөрийн одоо дуртай тэмдэгээ зурнаа. 2 минутанд багтаагаад өөрийнхөө одоо авандаа гэж бодож явдаг цол юм уу нөгөө зурхад амархан байна даа гэж бодож байгаа цолны тэмдгийг зурнаа. За Хөрск арслан маань алийг зурах гэж бодож байна. За тэгээд заан цолоо зурах нэ. За одоо За саяасан. За манай хошиг явсан игээд авсаа. Оо яста янз ивстэй зурт юм байна. За. За. Эй хий гараад юу нэг хий гараад авшаа. За чихээ гараад авсан. За манай хайцангуй манай Хөрск астан маань бол үнэхээр бас ивсэн сайтай юм байна. Зургийн ивстэй байна гэж бодож байна. За ер нь багтаа зурж юм. Төсвөрийн хичээлүүд ямар ч байсан мөр мадад үтгэ. Ер нь төсөөлж байгаа болчихгүй тийм ээ. Тэгээ мөр мадад заанаас мөрний үсгэж болохгүй тийм ээ. Дахин зурсан. Зааны нэг хомснууд байгаа шүү дээ тийм ээ. Гол нэг том хомснууд байгаа шүү дээ. За. Цаатлыг хийж байна. За. Сүүл байна. Сүүл нааш ингэж авчихсан. Би дагаж авчихсан тийм ээ. Энэ одоо энэ тантад өгч шүү. Тэгээ төхөд ивэл тэгээ шүү. За. За энэ түүж хийх нь гарсан юм шиг байна шүү. Аа зү. За одоо 이거 덮어대서 맞불 좀 건데 소리스 나 서요. 자. 나도 이런 것들은 고쳐서 그걸 들지 줘. 자, 수요는 무슨 거 듣지 돼. 되게 알았어. 아예. 자, 우리 키로도 mana Hөрск үнээр авэс тийм ээ. татчихсан юм чадвар. 나도 노는 데는 бомб юм нэг юм л кээж байна тийм биш үү? Татван дээр бас байна. татван явахаас өөртөө. татван явахаас төстэй юм байна. За одоо 10 секунд үргэлж энэ тойрог хийх юм уу? Шууд үргэлж заанаад явчих юм уу? За 2 секунд. 1 секунд. За дуусаа. Цаг дууссан шүү. За би эхлээд бүгчүүдээ нэг харуулах юм. Ер нь яаж зурсныг нэг харуулах юм. За мөнгө зурсан. За. Ер нь ямар байна? 90 байна тийм ээ. Заан бол байна. Тэгэхээр миний хувьд бол тайлбарлал бол хоёулаа тайлбарлая л да. Заан маань бол одоо ийм 4 юм уу 5 хумстай байна. Тэгэхээр морь зурдаг учраас хоёулаа 2 шууд морины үйл болсон. Морины 2 үйл болсон туураатай. За энэ харин ямар амтны үлийг мэдэхгүй нэ. Зааны хөлтөд өстөө мөртлөө нэг муурны саруурхан маягтай болоод ингэж явчихлаа. Толгой бол их гоё болсон. Би ерөнхийдөө бүтэц гоё болсон. Ер нь бол үүрэгтэй сурсаа гэж бодож байна. За мөрөө баярч. Аймгийн арслан мөнгө хоёр маань. За ямар цолны тэмдэг зураг гэж бодож байна. Ер нь эрэг чиглэлийн наадмаар ямар цолон төрчих гэсэн бодол байна. Харцхийг зургийг. За харцаг хараад их цол тийм ээ. За ямар ч эхлээд харцаг цол авах гэж бодож байгаа юм байна. За би цаг харна. Би цаг харна. Ерөөсөө өөрийнхөө хэмжээнд сайхан зурна шүү дээ. За одоо хамааж байгаарай. За ихсэн. За хацаг тэмдэг ямар ч байсан хацаг цолны одоо толгойг яаж юм бэ? засаа байхгүй. Тэгээд шууд явна. Шууд явна. За засахгүй шууд яваад гэсэн. Ягаад үгүй чинь нөгөө юу шүү дээ. Хугацаатай. 30 секунд явчих шүү. За яваарай. Хамгийн гол нь бодож болохгүй. Бүтээр гарах хэрэгтэй. Тэжтэй яваад одоо эндээс юу би зөвлөе. За нүдээр гарах. За ямар ч хоёр гарах хэрэгтэй шивтэй. Хоёр үлээ. Их бочинд хоёр үлээ. Хоёр үлээ гаргаад голоос сүйдээ гарах хэрэгтэй. За сүйдээ. За сүйд болсон. Одоо намч явчих. За одоо татаас гитэрсэн шүү. За одоо энэ саруу гарч. Саруутай шүү шууч. Саруутай чи би хамба саруутай. Газ яг болохгүй шүү. Саруу гэж. Бол тэгээд бидний маягаар болж штэ.
За одоо юу вэ? Одоо хүрээ байна. Гидс байна. За хүрээг нь хийчих. Гидс намч харгүй болчих. Давчнуудынхаа бас за 10 секунд үлсээ. Давчнуудынхаа нэг юм юунууд байгаа шүү дээ. Өднүүд байгаа шүү дээ нэг. Зөв. Зөв. Энэ гидс гэж тодорхой байна тий. За 3. Хишэр нэ жахсан. 2. 1. За болсон. Болсон. За. За мөнгө хоёр арслангаас уудаа зургийг хүрж байна. За би бөхчүүдэд энэ зургийг харуулнаа. Ингээ тав хүмүүнээс өөртөө сэтгэлдээ хэлээрэй. За. За Шүүн. оргил бол дарслаа одоо хинээс энэ яг ямар өөрчлөлт сэтгэл ямар байна? Энэ хэр зурсан байна? Сайн зурсан байна. Шүүн. Шоо байна гэж. Дараагийн маань оролцогч энэ удаагийн шатны зураачийн тэмцээн манай доктор Шаргал Арслан маань гарч ирлээ. За ямар залааны тэмдэг, ямар цолны тэмдэг зураг гэж бодож байна? Харцаг зурдаг. За харцаг. За ер нь харцаг золонд хүрчээ гэж бодсон одоо бодолтой зурх байна шүү дээ тийм ээ. Харцаг зол ер нь гоё цол. Бодол хөхөр хичээсэн зүйл шиг цол бас болж байна. За. Их гоё цолдоос. Анхны цолч хүртэл аим гарцсан. За. Тийм үү? Тий. За би цагаа явуулах. За гэсэн. За маш хичээлтэй байж байна. За ямар ч юм биенээс эхлэе яваа. Сүүлдээ шууд гарч байна. Маш их зүг гарч шүү юм. За сүүлдээ гарчихсан. Араа хөлөө шууд харуултаа. За. Тэр орон сайхны ихтэй хийж байна. Сонин зурдаг түрүү манай мөнгө хоёр бол толгоноос гарсан манай доктор Шаргал бол шууд доороос нь яваад хөлдөөс нь гаргаад явчихжээ. За. 2 минутны маань ихний минут энэ дуусах төглөө. За. Хүн болгоо ер нь янз янзын тийм зураачийн арга барил сонин байт юм. Зарим нь дээрээс нэг, зарим нь доороос нэг зурдаг юм байна. Сонирхолтой байт юм шиг энэ хараад байна. За зүүн давчаад орлаа. За өднүүдийн чичиг байна. За баруун давчаад гэдэг материал их гоё хийж байна. Энд чинь бас зүүн давчаад баруун давчаад арай өргөн бас их тийм сонин баяртай хийсэн. За нүдийн нэг хоёлаа. Үдээ гараад ахаар бүхэн тодорхой барьчих гэсэн тийм ээ. За минут явуулчаа. Минут одоо нэг минут мэдээ өнгөрөөд 90 минут 30 секунд байна да. Бас манай доктор Арслан маань бас хүүгээд юм байна. Минутаа асуугаа тооцоолж штэ гэсэн. За одоо би тэрийг гаргаж чинь минут маань хэдий. За одоо 20 секунд үлдлээ. Тэдэн секундэд би нэг тийм зураг зурна гэсэн. Тооцоог маш сайн хийж байна. За одоо хүрээгээ нэг хийчихсэн дээр бол би бодоод шүү. Тийм ээ. За хүрээ маань нэг жоохон давхар үрээтэй. За 5 секунд үлдсэн. 3 2 1. За дууссан. За цаг дууссан. За доктор Шаргал Арслангаас суухыг үрж байна. Тэрийг харуул их гоё зурчих. Тэ. За өөртөө ер нь итгэвтэй зурж байгаа гэсэн үү? Мөнгө хоёрын харцаас ямар бол? Гайгүй юу? За нэг хараад гэж юм уу? За ямар байна? За энэ үл их үнэлгээ өндөртэй зураг бодлоо гэж тэ. За манай зургийг би нэг тайлбарлахад энэ уран сайхных нь энэ харцаг маань нэг тийм энэ мэндийг тусдаа нэг дахиад нэг мөч яваад байгаа ч юм уу юм байдаг жоо. Эвгүй болцдоод нэг нүд бол цаана дөнгөж тэр нэг хошироо цагаар цохойж байгаа. Цохойж байгаа нүдийг шууд энд хоёр зэрэгцүүлжтэй. Ерөнхийдөө бол нэлээд тийм мөнгө хоёрын харцыг бол болиадо харцаг боллоо. Ер нь тэгэхээр бол би амжилттай зурлаа гэж ойлгож байна. За ирхэн үзэгчтэй манай дараагийн маань 4 дахь зураач маань Оргил бол Дарслан гарч ирсэн. Оргил бол Дарслан ер нь аль цолыг зураг гэж бодчих. Би одоо начны ил зурчт юм. Начин бол одоо уг нь их гоё тийм өгүүлэмжтэй яг нисэж далавчаад нэггээд одоо ингээд нисэж яваа начин байна тийм ээ. Дээрээ нэг гоё тийм тугны зэвтэй байгааз. Дээрээ 3 сандаа. За тэгээд ер нь бол их сайн хичээ зургуулж байгаа. Яг бол олон давхар одоо юу гэдэг юм нэ олон давхар юм зураас ихтэй байгааз. За зэмрөө амжилт хүсье. За би хугацаагаар нь 2 минутанд л автах хэрэгтэй. За гэсэн. Ер нь дураасаа тавьчихлаа байхгүй бол ерөөсө цаг хугацаа хүлээхгүй шүү дээ. Тэгээд түрүүн дураасчтай бол их мянгаар тэгээд их тийм удах гэдэг байгаа шиг санагдаад байна. За. Хошоог л тийм гоёнаас нэвэр өсөв. За, 20-30 секунд л яваад өгч дараа. Маш хурдтай татаа явахгүй бол. Анаа гарч байна.
Алавчны үйл дэвэлт янз шүү дээ ерөөсөө. Яг. За одоо энэ 40 секунд үлдэх шүү. Ялцхгүй 2 үйл урдлын 2 үйл их гоё гарчсан байна шүү дээ. Яг тиймэрхүү. Хамгийн өөр дуусан дондоо өөрөө байдаг шиг дуусан зурганд өөрөө байсан энийг гэдэг юм аа. За энэ 20 секунд үлдсэн шүү. Дээдлэн дээр 3 санаа нөгөө төгний зэв байгаа шүү дээ. Тэрийг нэг хийх гэсэн. Тэгээ үрээгээ гэж юу болох гэдэг даа. Чист сэдвүүд юм яах гэж байна. Үрээгээ нэг хийх гэсэн юм шүү. Миний хувьд одоо өмнөх жилийн бүхчүүдийн дуусан ачаангуудаас бол хамаагүй дээр болж байгаа гэж бодож байна. Энэ юунууд байна одоо юу байхгүй юу? Тэдээс нэгдэхгүй дараачнууд байна. За 5 секунд. 4 3 2 1. За цаг дууссан. Хөрийгээ бас давхардаад байгаа. За оргидол дарслангаас сухыг хөрж байна. Их гоо инээж байна. Төрөөний тэмцээнд одоо манай хөрсөг оргидол хоёр бол вивийн дүүгээд хараад инээгээд байсан. Одоо ер нь яах нь вэ? Ер нь техник хайтайхан гарсан. За та бүхэн үнэлгээгээ өгөөрэй одоо. Юу шиг байна? За. Миний бодвол өмнөх тэмцээний бөхчүүд бол начин цолыг бол барьж авч байсан. Гэхдээ өмнөд хийвгүй би нэг сүнс шиг болж ирснийг мэдж байна. Арга яс шиг болсныг мэдж байна. Энэ бол хажууд нь хамаагүй байдруу байна. Гэхдээ манай хүмүүс энэ элементүүд их дутуу орхисон. Тэгээд нэг тийм эхлээд нэг поророо шиг болчихгүй байсан. Гайгүй харин гайгүй үргэлжиллээ. Ер нь бол хамтаа. Ягаад гэхээр энэ чинь нааш товоолгосон юм 3D маягтай харагдаж байгаа шүү дээ. Товоолгож ирсэн бид бүхэн зургийг зурж байгаа биш, хөмөл дархны юм бүтээлийг зурж байгаа учраас маш хэцүү байдаг юм байна. Тэрнээс бол яг зурсан зургууд нэг өөр юм байна. Хөмөл ийм дархны бүтээл гэдэг өөр байдаг юм байна. За ямар ч байсан оргил урдаа баяр хүргэе. Төмөн одоо ер нь хэр зургуудаа ер нь хэрв? Зурж үзээгүй шүү дээ. Зурж үзээ гэхдээ зурж ирсэн биз дээ. Тийм шүү дээ. Тэр нэг дөрөвдүгээр хичээлд сууж ирсэн биз дээ. Сууж ирсэн л дээ. За аль цолны тэмдэг зурчих гэж бодож байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд. Томхыг цол бариад авах уу? Ер нь заан миний хувьд зөвлөгөө заан бол нэг зургад нэг тийм барьцтай харагдаад байгаа байхгүй юмнууд нэг элементүүд. Нэг бол одоо арслан зурх юм уу? Арслан зурч. За ястаа томхыг цол амарч явдаг юм байна. За. Цаг явлаа. Намайг хурдтай явах хэрэгтэй. Тэр том элементүүд их гараад авах хэрэгтэй. Одоо толгой юм байна, баруун хөл зүүн хөл юм байна. Цээж юм байна гэдэг ерөөсөө. Толгоноос. Тэ. Хурдгүй одоо цаг яваад байна. Хөрөж гутгах шүү. Яваадас. Ерөнхийдөө амтныгаа мэдээж ямар ч амт дөрвөн хүчтэй байгаа. Дөрвөн хүчин. За тэгээ толгойг нь биеийг гаргаад авсан ба дараа нь чимэглэмэл хийгээд байгаа шүү дээ. За зөв явчих. Одоо цаад хөлбөр дээшээ яваа шүү дээ. Энэ хөлбөр доош ингээд жоохон дээшээ төв. Яа зөвлөх байхгүй наа. Тэ. Яагаад та бодоод тэгээ шууд толгой шууд их том толгой байгаа. Зөв. За одоо толгойныхоо жижиг чимэглэлүүд хийгээд байгаа шүү дээ. Зогдыг өөрөөс гоё юм. Зогдоод ирээсээ дээшээ зүгээр. Үнхээр стай. Тэстэй. Нэг юм угацсан хийж байна ч бас. Зүгээр нэг панк шиг биш шүү. Хин өдөрт итгэх. Тэ. За одоо нүдээ гадаа хашааг байна. Тэ нүд. За жавч. За минут хараач гэж байна. За одоо шууд ингэ зогдроо шаа. Өөрөө нэг дахиад. За хинэтлээ. Тэ нааш ингэ таваад байгаа шүү дээ. За. Цаад хөлөд энэ дондор ажилласан байна шүү. Бас шагнууд гоё юм шүү. За. Гоё. На хөдөө зогдоод гоё юм шүү. Самбаж яна. Юу яа одоо. За. Одоо хүрээгээ хийж яа тийм. За одоо нэг аваад хэвчээ өөр чимэлж. Яс. Чимэлж. Одоо энэ шүү дээ. За болсон уу? За.
Төмөн заа сууя. Өөрөө энийг гэдэг. За төмөн заа сууя. За одоо бүгчүүдтэй харуулна. Бүгчүүд мэ сайхан. Бүгчүүд ингээ харахаараа нэг үл инээгээд байгаа. Нэг үл одоо оо гоё алга ташаад байгаа. За. Нэвтрүүлэг маань бол одоо цэнгээд нэвтрүүлэг гэж байгаа манайхан. Тэгээ бүгчүүдийн маань цолонд бол одоо харьцгүй хүчит гэж байдаг учраас өнөөдрийн нэвтрүүлэг маань харьцгүй хүчтнүүд. Дээр нь олныг баясуулж гэж байгаа одоо бүр бүгчүүдээ баясуулж байна манай төмөн назаа маань. За энэ маань юу болж байгаа? Энэ дээр гофрон зангитаад үсний хийсээд. Тэгээ хэд нэг тийм нөгөө нэг Google-ийн канал дээр гардаг нэг цагаан нөмөрчөөд ингээ яваад байдаг шиг ингээ харна. Энэ одоо энэ бол нарийн аваад гэхдээ арслан цолонд хүрдэг болтгоо гэж хэлсэн ерөө. Ямар ч байсан энэ одоо үгээр дөрвөн хөдөндөө гинжтэй. Одоо бэлгийн тулгад бүлээгдсэн юм. Тэгээ үнэхээр мундаг арслан байлаа. За төмөндөө баяр хүргэе. Төмөндөө нэг алаад ташаа баяр хүргэе. Үнээр баясууллаа. За эрхэм үзэгчтэй манай харьшгүй хүчтнүүд нэвтрүүлгийн маань энэ удаагийн зураачтай маань хэлсэн бол хамгийн их цэнгүүлсэн, олныг баясгуулсан ийм сайхан цэнгээд энэ сайхан даваа байж өндөрлөө. За тэгээд би бол одоо хөдлөг шүүгчийн хуваар бол одоо эхнээс нь явахгүйла зурсан зургаар нь одоо ингэ медагаад явна. За манай хөрсгөл дажгүй зурсан, заа нэг их дажгүй зурсан. Гэхдээ ганц нэг элемент ялдаа байсан гэсэн их дажгүй зурсан учраас 3 шагаагаар меданаа. За мөнх хоёрын маань харцаг зурсан. За мөнх хоёрын харцаг бол ер нь дэвгүй. Гэхдээ бол тгийг гаргасан. Гэхдээ бол одоо юу гэдэг нөгөө хайцсангүй одоо нөгөө бусад хүмүүсийн зурсан заа маныг бодвол ер нь нэг жоохон тийм. Гэхдээ бол 2 шагаагаар байлаа. За манай доктор Чанал Арслангийн маань харцаг бол одоо миний хувьд хийх боломж юм болсон. Ер нь бол одоо манай бүгчүүд андшгүй байсан. Жоохон тиймхэн зурсныг бол хараад инээгээд байсан. Гайвуу зурсныг оо сайхан болсон байна гэж хэлжсэн учраас 3 шагаагаар байлаа. За манай хоёрын начин Арслангийнх бол ер нь их гийцүү. За гэхдээ бол би одоо тэмцээн чинь нариганы тэмцээн учраас бас тэгж хамаагүй одоо бас юу яаж болохгүй. Одоо уран зургийн урдаа шиг дүгнжүүл болохгүй. Тийм учраас би хоёул ингэ 2 шагаагаар байлаа. За усан зингээр хязгаарыг хүчтнүүд маань оролцож байгаа. Энэ удаагийн наадмын маань дараагийн даатгавар бол одоо жинхэнэ бүгчүүдийн хүчийг одоо үдсэн юм тэмцээн байна. За энэ бол одоо зарим газар сэр зөгчил байдаг, зарим газар одоо энэ чөмбийг мушгиж идэг юм тэмцээнүүд зөндөө байдаг юм учиртай. Ингээд энэ удаагийн даатгаварт бол одоо бид үгийн донд чөмгийг мушгих энэ даатгаврыг бүгчүүдэд өгч байгаа. Жирийн бид нар бол энийг бол жоохон шажигнуулна гэхээс цаашаас явахгүй байгаа. За бүгчүүд нь маань энийг одоо тас мушгиж байгаа юм учиртай байгаа. За тэгэхээр манай бүгчүүд маань эхний оролдогоо чөмгөө мушгих юм бол 3 шагаагаар амилалгана. За хоёр дахь оролдогоор мушгих юм бол 2 шагаагаар амилалгана. Гурав дахь оролдогоор мушгих юм бол 3 одоо 1 шагаагаар амилалгах ийм дүрмээр явж байна. За нэг руу ая. Оо, ихний оролдогоор шууд хоош гэж байна. За аймгийн зан төмөндөө цөмөр баяр хүргээд хураачаа. Хураа.
За ингээд 3 шагааны болсныг шууд бол одоо манай офисын цэгэр хязгаарыг хүчтэй үнээр хүчтэй гэдгийг харууллаа. За бас манай монголчууд энэ сэр энэ чүгийг бас ингэж хадгаар бас ороод ингэж одоо яг уламжлалтай учраас за би оргил бол нас чингийнхаа энэ одоо тэгэл энэ яг ерөнхий хадгаар аваа яж байгаа л ингэж байгаа л тэгээд энэ хоёр талаас нь сайхан ингэж барьж байгаа шигч анхаар нэг хөргөрөө аяа за үнэхээр бол одоо за ер нь өмнө чүмэг ингэж мушгич юу Үгүй өвдөж байгаа юм. Тэгээ манай одоо өмнөх дугаард орж ирсэн бөхчүүд нь сэр хугаж үзээгүй гэсэн ч гэдэг өдөөс хуу мушгаад байгаа. Энэ бол үнэхээр бас сонир манай үзэгчд маань гэртээ одоо бас бөхчүүд маань хоолж болно. Манай жирийн одоо бүхэн хүмүүст гэсэн үзэг хэрэгтэй. За манай эхний хоёр одоо миний зүүн гарт сууж байгаа Төмөн заа маань оргил бол начин маань бол ерөөс эхний уралдаагаараа дууллаа. За манай догтчрал ер нь офицер нь сумдуудад энэ чүмэг мушигдаг ер нь жоохон одоо нэг дээрийг хөгчүүл гэдэг чинь хүн ороод ирэхээр за энэ одоо тэдэн хүн зохиод хугаагүй сэр байгаа маа гэж хэлдэг чинь. Тэр шиг энэ чүмэг ингэж мушиж яана гэх юм. Яг хөөгд байхад тэр хүмүүс ингэ суугдаг байсан. Ааха. Одоо ерөөсөн видеолог болж үзээ. За. За эхний оролдог явлаа. 1 2 3 ивээс явлаа. Ивээ болохгүй. Ивээ олч. За нэг нэг Байдгүй юу? За хоёр дахь. За доктор зэрэг нарсан юм хоёр дахь оролдлого. За хоёр дахь оролдлогын харин нэстэ дор нийлээ. За их хүмүүстэй тэгэхээр одоо манай энэ хөө чөмөг бол одоо энэ ихтэй нэлээд том чөмөг таарсан баг тий. Нэлээд яар шаарддаг юм байна. За манай мөнгөөр бас ингээ ихний оролдлого. нэг л юу. Яаж вэ? Өөрсдөө байна. За жижигтэй дээ нөө. зүрх. Яа ихний оролдлого. Шууд өвдөгдөг амчих болж гэнэ үү? За баяр үргэлж зөвхөн хураад өгөөрэй. За манай бөхчүүд маань ерөөсөө ихний хоёр оролдлогоор л ерөөсөө бүгдийг үүсгээд байна. Тэгэхээр манай харьцгүй хүчтүүд энэ хөөс ингээд нэвтрүүлгээ маань энэ удаагийн зочноор орж байгаа Ослоорыг хүчтүүд аргагүй хүчтэй байна. За манай аймгийн арслан хөрсөх сүүлийн тэмээ ачаа өмдөө гэж. За хөрсөх арслан ихний оролдлого. Аа. Шууд ихний харал явуулж байна. За их хүмүүсттэй сар шинийн баяр зориулсан харьцгүй хүчтнүүд зингээд нэвтрүүлгээ маань энэ удаагийн чөмөг мушгих энэ уралдаан тэмцээн бол маш амжилттай боллоо. Манай усын зингээр хязгаарын хүчтнүүд бол аргагүй бүхэн үлгийн нутгийн одоо заламжуулан гарч иж байгаа хүчтнүүд эдгээр баталж бол чөмгнүүдийг бол ястаа жинхэнэ хуг мушглаа. Ялаалгын 3 шагааг өгье. За. Үнээр одоо хүч барайг тэгшхэн байж одоо бүгдээрээ сайхан боголсон учраас шагааг мэд аяа. За хөрс өрстөн да. За хураа. За их үзэгчтэй манай харьцгүй хүчтнүүд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бол энэ дугуй хуйг оролцож байгаа. За энэ дугуй хуйг маань бол та бүхэн танилцуулахад 50 удаа 200 мл хэрдээ хадаас цоосон ч өөрөө өөрийгөө дотроос нөхөд явах ийм хүчин чадалтай. Энийг одоо яаж хэрэглэх вэ гэхээр дугуй хагахаас өмнө юм уу хагарсан тохиолдолд хүйтэн гушиг нь аваад суглаад энийг тусгай зориултын гуурс энд нүга гуурсаараа дугуйгаа бүтэн дугуйгаа хийж шахад дуусгаад араас нь хүйтэн гушиг хийлээд ингээ явхад дараагийн хагалыг бол одоо бүгдийг нь одоо нөхөж явах ийм хүчин чадалтай та бүхний одоо хөдөө алс замд гарахад бол та бүхний одоо жинхэнэ нөхөр дүшиг болох юм дугуй хуйг хамтран ажиллаж байна. За ингээд манай нэвтрүүлэг маань амжилттай явж өндөрлөх төхөж байна. Ингээд одоо хамгийн сүүлд манай бөхчүүдийн маань ёндоог шалгасан нэгэн тэмцээн байгаа. Энэ бол тэмцээн гэхээс илүү аз. Тэгэхээр тэнд ширмэн ширдгэн дээр байгаа шагаанаас өөрийнх нь алганы хэмжээгээр аваад энэ одоо хивсэн дээр цөмөрө буулгана. Тэгээд хамгийн олон морь буулгасан морьныхоо тоог өөрийнхөө шагаан дээр нэмээд тэгээ өнөөдрийн сайхан бэлгэдлийн нэвтрүүлгийн маань харьцгүй хүчтнүүдийн авраг арслан гард нь хэн болох вэ гэдгийг одоо үзнэ. За одоо түрүүн бол энэ талаас явцсан учраас одоо ингээд Сая наанаас одоо манай талаас. Оо тийм үү. За тийм үү. Мөнгөөр За тэгвэл мөнгөөр арслангаас ерөөсөө эхлэегүй гэж байна. Манай бүчүүд байна бас
Одоо ихэлсэн дараалал сайн мэдээд байгаа учраас аймгийн арслан мөнхөөрөө сайн гэдэг явчаа. Одоо өөрийнхөө алганы хэмжээгээр аваад ийш нь одоо шагааг хаях нь байна. За хоёроо мордоо тоолно. За 1 мөр 2 3 За болжээ. За доктор Жаргал аслан байна. За энэ нь жинхэнэ одоо ямдаа шалгасан юм тэмцээн байгаа. Ер нь аль болох их авч иж их олон шагаа боочтой. Тэгэхээр бүр доогуур нь ингэж хамж авсан ч болох юм билээ. Бүгдийг ингэж аваад жагаад аваад. Ингээд авах юм бол аваа. За ингэ босод өгчөөч гэсэн харж байгаарай. За яг босод өгчөөч гэсэн харж байгаад. За Айн оо. За энэ даанаас нь. Эндээс нь. За 1 2 3 4 5 6 7 8 За 9 удаа татлаа. 9 ярга. 10 байна. Оо энд байна. 10 боллоо. За боллоо. Энэ 1000 байгаа гэж. За энэ бол одоо байхгүй. Ингээд гороод. Гороод яв. За 10 шарга. За Өрөөгөө өрөөх юм бод гинэ. Шээс нэгтэй. за шидсэн. 1 Ой, цайнаа чам. Болоо. 8 Тэндэг. За болсон. За 9 10 Тэндэг авах юм уу? орно. 11. За баяр үргээ. Хураа. Хөрөө. За аймгийн зан төмөн байна. Дараагийн шидэх. За. За ямар ширүү шидчих вэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 13 тэнд 14 Тэр урд юм аа. байхгүй наа. Тэр шүү дээ. За болцсон. Энэ юу гэж дутгах вэ? Наач явах. За 14. За манай дараагийн урдцагч. Хөрөсөх. За. За одоо таатна. Юу болов? 1 2 3 4 опшин тийм ээ. Энэ нааны байна. 3 4 Түрүүг хайгаад шүү. За хөрс 4 болсоо. За тэгэл энэ хэв дээрээ жирэн. Тэгэл за бас. За Та түнэ. 1 2 3 4 5 6 7 8 9 Нэг байгаа. тэрийг тооцоолоо. За 9 10. За 10 шага. За баяр үргээ. Сэтгэл амралт жолоод дугуун хоёг За их үзэгчтэй 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр улган жилийн сар шинийн баяр зориулсан харьшгүй өчтнүүд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд авар гарсалтан заануудаа тодруулах мөч ирлээ. За ингээд өнөөдрийн маань уралдаан цэнгийн дэлгүүр нэвтрүүлэгд маань увсын цэнгэр хязгаарын увснуур дэвжээний хүчит бөхчүүд маань оролцлоо. Тэгэхээр өнөөдөр бол шагааныхаа тоогоор 28 шагаагаар Увс аймгийн дэс сумын харьяат аймгийн зан очир хотын төмөн маань төрүүллээ. Ура. Ингээд өнөөдрийн сайхан харьшгүй хүчтэй бэлгэдлийн нэвтрүүлгийн маань авраг цалыг цаавлаа. Ингээд улсын авраг болтугай гэсэн нэрээр өргөн дэвшүүлж байна. За ингээд дараад нь болохоор 27 шагааг өөртөө зөвлөж 27 шагаагаар одоо улсын арсланы болцлыг бол Увс аймгийн дэс сумын харьяат аймгийн арслан Хөрлөбаатарын оргил болт таавалцлыг хангалаа. Танд баяр хүргэе. Ура. За дараад нь бол одоо
шат тараас ингээд нэг олон одоо наадамд маань амжилттай оролцож 24 шагааг цуглуулсан Увс аймгийн өндөр ангаас сумын харьяат аймгийн арстан Дамдангийн докторч жаргал маань одоо улсын аль цолны уулзалт хангалаа. Танд баярлалаа. За дараад нь бол манай энэхүү Увснуур дэвжээний бүх Увс аймгийн дэс сумын харьяат аймгийн арстан Сэдэн дөржийн мөнх хоёр маань одоо 21 шагаа цуглуулж улсын зааны уулзалт хангалаа. За дараад нь бол одоо манай хөрс өх маань бол одоо өнөөдрийн одоо энэхүү наадмын маань олныг байсан гэж одоо хөгжилтэй зураг зурсан, хөгжилтэй дуулсан, хөгжилтэй өөрөө бас инээс юм одоо өнөөдрийн бас онцлог нэгэн бүх маань бол одоо 18 шагаа цуглуулж одоо энэ наадмын хацар цодны уулзалтыг хангалаа. За ингээд оролцсон бүгчүүд маань энэ сайхан нэвтрүүлэгшгэн энэ нэвтрүүлэгт оролцсон шигээ улсынхаа баяр наадамд амжилттай оролцож төрийн наадмын төрөө магнаа болж цолоон ахиуд сайн барилдгийн өлзийтэй ирээлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. За ирхэм үзэгчтэй ингээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан дугуйн хоёрыг заамуу Монгол хадгаан за Монгол төмнийхээ ёс заншлаар одоо энэ сайхан цайныхаа дээж дугуй болонтой цайгаа нэвтрүүлэгтээ амжилттай оролцож одоо өнөөдрийн энэ сайхан өдөр цэнгэр дэлгэцээр олон төмнөө баярлуулсан хүчит бүгчүүдээ гарын нэлаяа. Жаавар болоорой. Хүсээрээ. За өнөөдрийн наадамд оролцсон шиг ингээд Монгол улсын арстан болоорой гэж хүсээрээ. За ингээд өнөөдрийн наадам шиг Монгол улсын гарь тэмэг хэрхэм золон төрөөрэй гэж байна. За ингээд улсын зам болоорой гэж хүсээрээ. За олныг байсан өдөөш хөрсөх замдаа ингээд улсын хацаг болоод дараад нь хараагараа гэж хүсэн ирээ. За. Иргэм үзэгчтэй 17 дугаар жарны хотол төвс эмээх шорон болгон жилийн сар шинийн байр зориулсан хүчит бүгчүүд маань оролцсон харьшгүй хүчтэн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрээ дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Монгол төв минь сар шиндээ сайхан шиндээрээ